За эрхэм үйлчлэнээр судлаач нарт хэн өндрийг мэдээг хүргэе. Legal Talks podcast ээлж дугаар та бүхэнд хүрч байна. Энэ удаагийн дугаараар бид нэр тэгш баяр хуульчтай. За тэгш баяр хуульч бол одоо энэ эрдэс баялагын салбарын ил тод байдлын тухай хуулийн төсөл боловсруулах ажлын хэсгийн гишүүнээр ажиллаж байгаа юм хуульч байгаа. Та бүхэн бас мэдж байгаа бох. За энэ удаагийн дугаарыг надтай хамтран хөтлөн явуулахаар хуульч судлаач Арсланбек бид гурав одоо ярилцахад бэлэн боллоо. Та бүхэнд өдрийн мэндийг хүргэе. Сайн байна уу? За сайн байна. За та бүхний ойрын сонин сайхан юу байна? Ажил албан сайн байгаа юу? Тэгш баяр хуульчийн тухайд сүүлийн үеийн сонин сайхан та хуулийн төсөлтөөр ажиллаж гин үү одоо? Ажлын сонин сайхан юу вэ танаар? Эрдэс баялагын салбарын ил тод байдлын тухай хуулийн төсөл одоо боловсруулагдаад явж байна. Тэгэхээр энэ удаагийн ярилцлагыг одоо энэ чиглэлээр хийхээр урьсанд баярлалаа. Энэ асуудал бол маш чухал. Тэгээд цаг үе олсон гэж бодож байна. Учир нь юу гэхээр одоо энэ хуулийн төслийг улсын их хурлын 2021 оны хаврын чуулганаар хэлэлцэхээр одоо хэлэлцэх асуудлын дараалалд бол оруулсан байдаг. За ийм учраас одоо энэ хуулийн төслийг бол ажлын хэсэг манд боловсруулад одоо ер нь эцэслэх шатандаа ороод ингэж явж байгаа. Аскагийн ажлын сонин сайхан юу вэ? Сонин сайхан юу вэ? Сайхан гарант хэлсэн үү одоо энэ чинь. За өдрийн мэнд. За намайг зочин хэлтгэгчээр өрсөнд маш их баярлалаа. За би бол тэгшэр хуульчийг бодоход бас энэ салбарт ганц хоёр судалгаа хийсэн төдий мэдээллийн шинжтэй бас энэ мэдээллээ энэ салбар дээр хуулийн төсөл дээр ажилласан хүн дээр тулгуурлаа те онлын болоод бусад олон шинжийг хандлагын мэдлэгүүдийг олж авах сонирхолтой байдлаар зочин хөтлөгчөөр оролцож байгаад бас маш их баяртай байна. Баярлалаа. За тэг чи одоо 2019 онд үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт орсон. За тэрний бол нэг хэсэг нь бол одоо бидний ярьж байгаа ашигт малтамлын салбар, эрдэс баялагын салбартай холбоотой бол нэг одоо их чухал ач холбогдол бүхий нэмэлт өөрчлөлт орсон гэж харж байгаа. Зүгээр энэ үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн агуулгыг та яаж юу гэж харж байна? Одоо өнөөдрийн бидний энэ ярилцах сэдвтэй яаж холбогдож байгаа вэ? Эрдэс баялагын салбарын ил тод байдал гэдэг чинь ер нь ямар ач холбогдолтой вэ? Энэ талаар та өөрийнхөө байр суурийг илэрхийлээч. За байгалийн баялагын одоо арвин их нөөцтэй улс орнууд хөгжлийнхаа бодлогыг тодорхойлохдоо одоо өөрийнхөө эрх зүйн байдал тийм ээ өөрийнхөө нөхцөл одоо олон зүйлийг харгалзаад ингээд тодорхойлоод явдаг. За хөгжингүй орнуудыг хараад үзэх юм бол байгалийн баялагаа ашиглаад за энэ ашигласан одоо байгалийн баялаг ашигласны үр өгөөжийг баялагын сандаа төвлөрүүлээд баялагын сангаасаа цаашдаа иргэдтэй одоо альва нийгмийн эдийн засгийн эрүүл мэндийн асуудлыг шийдэх байдлаар ингээд зохистой ашигладаг байна. За энэ маань илүү үр дүнд хүрдэг юм а гэдэг нь бол олон одоо орны жишээгээр бол нотлогдож харагдсан. За манай Монгол улсын хувьд гэх юм бол олон улсын маш олон жишээнүүдийг бол судалж үзсэн байдаг. За үндсэн хуулийн энэ 19 онд орж ирсэн нэмэлт өөрчлөлтөөр бол яг энэ чиглэлээр бол нэлээд судалгаа хийгдсэн байсан. За судалгаа хийгдээд ерөнхийдөө манайх бол байгалийн баялаг маш одоо аривантай улс. За гэхдээ баялагын менежмент бол сайнгүй байна. За тэгээд бусад орны энэ хөгжсөн байдлыг хараад үзэх юм бол хин нь хамгийн сайн жишээгээр явсан байна. Хин нь илүү олд амжилттай одоо хөгжилтэй одоо нийгмийн эдийн засгийн асуудлыг одоо шийдэж чадсан байна гэдэг ийм судалгаануудыг хийгээд за энийхээ үндсэн дээр бол энийг оруулж ирсэн гэж би хардаг. За үндсэн хуулийн одоо энэ 6-гийн 2-т орж ирсэн бас нэг өөрчлөлт байгаа тийм ээ. Байгалийн баялаг одоо иргэн дүмжлүүлснээс бусад одоо газрын хэвлэл тэгээд түүний баялаг нь төрийн нийтийн өмч гэд ороод ирсэн. За төрийн нийтийн өмчийг хэрв нийтийнх юм бол тэрийгээ одоо нийт нь яаж үр ашгаа хүртэх вэ гэдэг юм асуудал гарч ирж байгаа. За тэгэхээр нийт нь яаж үр ашгаа хүртэх вэ гэхээр нийт бол ард түмэн өөрийнхөө төлөвлөлийг одоо төрдөө ингээд сонгочихж байгаа тийм. Тэгэхээр төр бол нийтийн өмнөөс одоо байгалийн баялагийг нь менеж хийж захиран зарцуулаад тэрнийх нь үр өгөөжийг нь буцаагаад одоо эзэнд нь ингээд үр өгөөжөө хүртээж авах
ийм шаардлага бол байгаа. За энийг бол бид нар өнгөрсөн одоо 24-5 жилийн хугацаанд бол энэ менежмент нь буруу явж ирлээ гэж бол хардаг. Миний хувьд ч гэсэн бас тэгж үздэг. За уулуурхаан салбар бол одоо ингээд хөгжөөд нэлээд олон жил өнгөрлөө. Ялангуяа 2008 оноос хойш бол бүр эрчимтэй хөгжлөө. За гэтэл одоо яг энэ байгалийн баялагын эзэн ч гэх юм уу те одоо яг ард түмний мэдлэл байна гэхэр ч одоо яг энэ мэдлийг хэрэгжүүлж явах ёстой ард түмэн өөрсдөө үр өгөөж бол харилцан адилхан хүрсэн. За энийг одоо төр засгаас одоо авах арга хэмжээ нь юу гэж харсан гэхлээр баялагын санг байгуулад баялагын сангаараа дамжуулаад иргэний яг энэ зураагийн үндсэн хуулийн 6-2 заасан иргэний эрүүл аюулгүй амьдрах энэ орчин нөхцөлийг бүрдүүлэх гэдэг энэ одоо зүйл рүүгээ чиглүүлэх урт хугацааны бодлоготойгоо уялдуулаад ингэж явах ийм бодлого баримталсан болов уу гэж би боддог. За ерөн бол уулуурхаан салбарыг ингээд бүхэлд нь аваад үзэх юм бол за дотоодын нийт бүтээгдэхүүний одоо тогтмол нэг 23-аас 25% эзэлж байна. Тэгээ экспортын бүтээгдэхүүний одоо 90% эзэлж байна. За одоо улсын төсвийн 26% одоо 2020 онд эзэлжлээ дангаараа. За гэх мэтчлэн энэ эдийн засгийн хувьд бол маш том ач холбогдолтой ийм салбар гэдэг. За гэхдээ энэ салбар маань одоо цаашдаа үр ашигтай тийм ээ иргэд ингээ үр ашигтай үр өгөөж гэдэг яг тэр зүйлийг хүртээх юм тулд биднэрт нэг юм хөшүүрэг ч юм уу нэг юм гүүр хэрэгтэй байсан. Төр иргэн хоёрын хооронд. За энэ ямар гүүр байж болох вэ гэдэг энэ судалгааны үндсэн дээр үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтөөрөө за энийг баялагын сангаараа дамжуулаад иргэдэд хүртээ гэсэн энэ одоо нэг бодлын тийм ээ гүүрийг бий болгосон байх гэж би хардаг. За гэхдээ өмнө нь бол манайх жишээ байж шүү дээ. Баялагын сан стратегийн ордууд дээр түшиглээд одоо хүний хөгжлийн сан гэдэг юмыг байгуулжсэн. За гэхдээ хүний хөгжлийн сан дээр стратегийн ордуудаас одоо татан төлрүүлсэн төсөв мөнгөө одоо иргэдтэй бэлэн мөнгөөр тараацсан. За тэгээ сүүлдээ одоо нөгөө хүний хөгжлийн сан маань өөрөө алдагдалд ороод ингээд дампуураад байхгүй болсон. За тэгэхээр энэ алдаагаа давтахгүй тулд бас одоо энэ байгалийн баялагын одоо санг зохистой байдлаар хэрэгжүүлэх нэг шаардлага зүйсээр гараад ирчихэж байгаа. За тэгэд энэ зохистой байдлаар хэрэгжүүлнэ гэдэг маань дахиад үндсэн хуулийнхаа 6-2-той уялдаж байгаа иргэний мэдэх хэрэгтэй уялдаж гарч ирж байгаа. Өөрөөр хэлбэл иргэн одоо өөрийнхөө одоо мэдлэлт байх ёстой байгалийн баялагийг хэн хизээ ямар гэрээний дагуу тий одоо ашиглаад байгаа юм. За яг тэр одоо ашиглах боломжийг нь олгоод байгаа төрийн ямар эрх мэдлэлтэн байгаа юм, ямар шийдвэр гаргах гээд байгаа юм, ямар шийдвэр гаргачихсан, тэрний хэрэгжилт нь ямар байгаа юм. За цаашлаад одоо энэ байгаль орчны асуудлуудыг яаж шийдэх юм гэх мэтлэн энэ асуудлыг цогцоор нь ингэж харж үзэх шаардлага бол байгаад байна. За өөрөөр хэлбэл одоо бид 2015 оноос тогтмол ярьж байгаа энэ тогтвортой хөгжлийн одоо зорилго гэдээ байгаа тийм. Тэгэхээр яг энэ тогтвортой хөгжлийн зорилготой уялдуулаад бид байгалийн баялагын сангаа зөв зохистой ашиглах ийм орчин нөхцөлийг одоо бүрдүүлэх эхлэн суурь зарчим тавигдлаа гэж би хардаг энэ зүйл. Тэгээ сая тэгш баяр хулж хэлж байна. Үндсэн хуулийн 6-гийн 2 дахь хэсэгт орсон энэ зохицуулалт өөрөө эрдэс баялагын салбарын ил тод байдлын томоохон өөрчлөлтийг авчирсан гэж байна. Яг үнтэй бол би санал нэг байгаа. За өөрөөр хэлбэл яг энэ үндсэн хуулийн 6-гийн 2 дахь хэсэгт орсон төрийн нийтийн өмч гэдэг ойлголт. За үүнтэй холбоотойгоор төрийн бодлого нь урт хугацааны хөгжлийн бодлогот тулгуурч за иргэн бүрд эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг баталгаажуулах. За энэ газрын хэвлэлийн баялагын үр өгөөжийг үндэсний баялагын сангийн төвлөрүүлээд за энэ баялагын сан бол иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг хангахаас гадна за энэ байгаль орчинтой холбогдсон за үүнтэй холбоотой гарч байгаа нөлөөллийн талаарх мэдэх эрхийг баталгаажуулж өгснөөр их онцлог байдаг. За үүнтэй холбоотойгоор эрдэс баялагын салбарын ил тод байдлын тухай хуулийн төсөл явж байгаа байна. За энэ хуулийн төслийн талаар би бол бүрэн танилцаагүй. Гэхдээ энэ хуулийн төслийн ажлын хэсгийн хүний хувьд нэг хитэн асуулт асуумаар байна. За энэ хуулийн төсөл дээр яг ямар мэдээллүүдийг хэрхэн
ямар байдлаар иргэдэд эсвэл хин нэгэнтэй өөр ямар идэд нээлттэй болгож байгаа бол за одоо миний ойлгож байгаагаар олборлох үйлдвэрлэлийн нээлттэй байдлын тухай санаачлах явж байгаа. За энэгээр нөгөө томоохон цахим хуудас ажиллаад за бүх хүмүүс гэрээний мэдээлэл, эцсийн өмчлөгчийн мэдээлэл ингээ оруулж явж байгаа. Тэгэхээр яг одоо энэ явж байгаа хуулийн төслөөр яг ямар дийлүүд орж байгаа, томоохон өөрчлөлтүүд юу байгаа бол та энэ талаар бидэнд мэдээлэл өгөөч. Тэгэхээр яг юуны өмнө одоо яг наад асуултанд чи хариулахаас өмнө хуулийн хэрэгцээ шаардлагыг ярих хэрэгтэй байна. Тэгэхээр хуулийн хэрэгцээ шаардлага бол нэгдүгürt үндсэн хуулийн 6-гийн 2-т орсон нэмэлт өөрчлөлтөөр орсон тийм. Энэ баялагын санг зохистой байдлаар хэрэгжүүлэх гэдэгт бол одоо үндсэн одоо тулгуур болгож бид нар мэдээллийн сангаа илт тодуулах хэрэгтэй байна гэдэг энэ шаардлага бол явж байгаа. За энэ бол эхний шаардлага. За дараагийн нэг шаардлага байгаад байгаа юм аа. За энэ одоо юу юм гэхэлэр өмнө нь одоо олборлох үйлдвэрлэлийн илт тод байдлын санаачлагт Монгол улс бол 2006-7 онд бол нэгдэж орсон байдаг. За энэ 2007 энэ бол сайн дурын санаачлага байхгүй. За тэгэхээр тухайн үед нэгдэж ороход бол тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн тоо бол айгүй өндөр байсан. Ялангуяа 2012 он хавцаа бол маш өндөрт хүрч исэн. Одоо бол эргээд ингээд тусгай зөвшөөрлийн тоо буурж ийн л та. Гэхдээ яг энэ санаачлагын дагуу энэ бол нөгөө хууль биш soft law instrument гэж ярьдаг те. Зүгээр одоо нөгөө хуулийн зөөлөн хэрэгсэл гэх юм уу. Тэгэхээр энэ утгаараа бол заавал одоо хэрэгжүүлэхгүй бол хариуцлага тооцох ямар ч үндэслэл бол байгаагүй. Гэхдээ олборлох үйлдвэрлэлийн илт тод байдлын санаачлагыг бид нар 2007 оноос хойш хэрэгжүүлснээр ямар үр дүн гарсан бэ гэхээр нэг жишээ гэхэд л Эрдэнэт байна. Эрдэнэт бол байнга одоо алдагдaltaй явж исэн тийм ээ. Гэхдээ одоо 2020 оны тайланг харахад бол Эрдэнэт үйлдвэрлэлд жишээлбэл 800 тэрбумын цэвэр ашигтай гарсан байна л да. За тэгэхээр яг энэтэй адилхан өөрөөр хэлбэл Эрдэнэт үйлдвэр гэдэг одоо төрийн өмчт компани одоо үйл ажиллагаа санхүүгийн мэдээллийг иргэд мэдэхгүй байснараа тухайн компани алдагдaltaй үргэлжлүүлээл ажиллаад байх юм нөхцөл бол одоо байгаа л юм гэсэн. Иргэд мэддэг болоод мэдээлэл нээлттэй болоод ирэхээр тухайн компани илүү хариуцлагатай тэгээ сайн засаглалтай ингээд одоо үйл ажиллагаа нь илүү зарчимд нийцсэн олон улсын сайн туршлагат нийцсэн болоод сайжаад явах юм боломж бол байгаа юм. За олборлох үйлдвэрлэлийн илт тод байдлын санаачлагаар одоо нийт жишээлбэл 50000 тусгай зөвшөөрөл эзэмшигч байлаа гэхэд нэг одоо 3-ны 1 нь л одоо тайлангаа өгдөг гэсэн. Энэ бол нэг сайн дурын санаачлага учраас. За тухайн одоо өгж байгаа маягтын дагуу өгж байгаа зарим мэдээлэл нь дахиад нөгөө сайн дураараа учраас жишээлбэл эцсийн эзэмшигчийн мэдээллийг бол зарим л гаргадаг байсан. Тийм маш цөөхөн компаниуд гаргаж өгдөг байсан. За гэтэл энэ хуулийн хэрэгцээ шаардлага нь олон улсын хэрэгцээ шаардлагатай дахиад уялдаад ирж байгаа. Олон улсын хэрэгцээ шаардлага гэдэг маань юу гэлж ин гэхэлэр зөвхөн олборлох үйлдвэрлэлийн илт тод байдлын санаачлагаар зогсохгүй. Энэ бол зөвхөн 53 улсын л нэгдэл байхгүй юу? Тэгэхээр Монгол улс зүгээр л нэг гишүүн. За яг энийг хэрэгжүүлэхгүй бол стандартаар бол заавал хэрэгжүүлэх гэсэн үүрэг тавьсан байгаа шүү дээ. Олборлох үйлдвэрлэлийн илт тод байдлын санаачлагаар. За гэтэл энийг хэрэгжүүлэхгүй бол олон улсын өмнө одоо Монгол улс муухай харагдах нь тийм. За гэхдээ энэ дээрээс нэмэгдээд 2013 онд манайх нээлттэй засаглалын түншлэл гэдэг байгууллагын гишүүн болсон байдаг. За энэ одоо байгууллагын гишүүн одоо санаачлагын гишүүн орсноороо бас дахиад л ингээл үүрэг амлалт мэдээлэлээ илт тод болгоно гэд ингээд үүрэг амлалтуудыг олон улсын өмнө тавьсан авцсан ингээ явж байгаа. За энэ бол зөвхөн нэг хэсэг нь. Үүнээс гадна бид юу харах вэ гэхэлэр 1900 би одоо нэг түүх шиг юм яриа л да. 1980 оноос хойш дэлхийд одоо хоёр том өөрчлөлт орсон байдаг. За нэг өөрчлөлтийг л бид яриа. Мэдээлэл технологи. Мэдээлэл технологи гэдэг интернет гэдэг зүйл одоо бий болоод 80 оноос хойш ингээд хөгжөөд гарснаас хойш одоо авилга, мөнгө угаах, санхүүгийн гэмт хэрэг гэдэг нэг юм асуудал одоо илүү олон улсын түвшинд шийдэхээс өөр аргагүй болсон. Энэ юу хэлж чинь гэхэлэр тухайн одоо тэрнээс өмнө бид одоо бэлэн мөнгөөр зөвхөн дотроо кэш хийгээ те бэлэн мөнгө өгөөд нэгэндээ өгөлцөж авалцдаг байсан бол одоо бол
нэг конопт дарахад л нэг улсаас нөгөө улс руу мөнгө шилжчихээд байна л та. Тэгэхээр энэ дээр одоо хяналт тавихад одоо айгүй хүндрэлтэй болоод ирж байна. Өөрөөр хэлбэл нэг улс дангаараа одоо гэмт хэргийг таслан зогсоох ямар ч боломжгүй болоод ирсэн. Тэгэхээр энэ юу гэлж ийн гэхэлэр илүү глобал олон улсын дэлхийн хамтын нийгэмлэгийн одоо санал санаачлагуудыг дэмжиж явах шаардлагууд гарч байгаа. Бидний нэг жишээ байна. ФАТ тий одоо нөгөө санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага. За эдний одоо зөвлөмжийг 40 зөвлөмжийг Монгол улс одоо ФАТ-ийн гишүүн байгууллага биш. Гэхдээ Аз номхон далайн бүс нутагт нь зүгээр л харьяалагддгийн хувьд энэ байгууллагын зөвлөмжийг биелүүлэхээс өөр аргагүй болсон. Европын холбооны одоо татварын асуудлаар хамтран ажилладаг улс орны чагсаалт гэдэг тэрэнд одоо бид нар 2 дахь удаага орсон шүү дээ Монгол улс. Яг энэ юуг харуулж байна гэхээр Европын холбоо юу шаардсан бэ гэхээр та нар одоо үндэстэн дамсан корпорацуудынхаа мэдээллийг өгөө. Одоо татварын асуудлаар хамтран ажил тий одоо хүсэлтийн дагуу мэдээлэл өг. Ялангуяа одоо компани цаад эзэд ашиг хүртэж байгаа тэр хүмүүсийн мэдээллийг харилцан солилцоо, автоматар солилцоо гэдэг ийм шаардлагыг тавиад байгаа. За тэгэхээр Монгол улс яг энэ шаардлагат нь хүрч чадахгүй. Өөрөөр хэлбэл мэдээлэл технологийн хувьд бол тодорхой түвшинд хүрч чадаагүй гэдгийг өөрсдөө хүлээн зөвшөөрөөд бид одоо энэ одоо хөгжиж байгаа орн учраас одоо технологи программын хувьд шинжилгээх шаардлага хэрэгтэй байна. Цаг хугацаа хэрэгтэй байна. Тийм болохоор бид нар цаг хугацаа өгөөч гэж хэлээд ингээд одоо асуудал үргэлжилж ирсэн тийм ээ. За яг энэнтэй адилхан энэ юуг харуулад байна гэхэлэр дэлхий өөрөө гэмт хэрэгтэй, ямар нэгэн гэмт хэрэгтэй дангаараа одоо тэмцэх одоо нэг улс дангаараа тэмцэх боломжгүй. Энэ дэлхийн бөмбөрсгдөл ерөөсөө бүгдээрээ хамтын нийгэмлэгийн гишүүн баггүй. Тийм учраас бүгд хамтарч ажиллахаас өөр одоо аргагүй болчиход байна. За тэгэхээр энэ эрд соёлын салбарын ил тод байдлын тухай хууль гэдэг энэ одоо хуулийн төсөл маань олон улсын энэ тавигдаад байгаа шаардлагыг хангахын тулд бас энэ бэлтгэл одоо болгож гаргаж байгаа юм хуулийн төсөл байна. Тэгэхгүй болвол бид одоо энэ эрд соёлын салбар гэдэг маань өөрөө тусгай зөвшөөрлөг хүрээнд үйл ажиллагаа явуулдаг. За одоо олон улсын хөгжлийн бүх байгууллагуудын судалгаагаар эдийн засагт маш өндөр одоо хувь нэмэр оруулж байгаа тусгай зөвшөөрөл одоо олгодог тий өөрөөр хэлбэл төрийн албан хаагчтай тогтмол харилцдаг юм субъектив юм харилцаа байнга үүсэт байдаг учраас авилга, ашиг, сонирхлын зөрчил одоо өндөр байх магадaltaй байна гэж үзээд энэ салбараа та нар эрсдэлтэй тооцооч. Энэ салбар дээрээ та нар одоо энэ ил тод байдлыг хангаач гэдгийг одоо нэгдсэн үндэсний байгуулагч 36 дугаар илтгэл дээрээ тавьчаад байна. 2020 онд те Европын холбооч хүний эрхийн одоо Грек конвенцийн хэрэгжилтийн тайланг 2020 оны 5 сард гаргалаа. Энэ дээрээ ч гэсэндээ хэлээд байна. Ялангуяа энэ олборлох салбараа та нар ил тод болгооч. Яагаад гэх юм бол нэг талдаа авилга хийх ахуулын асуудлууд байгаад байна. Гэтэл нөгөө талдаа байгаль орчны сөрөг нөлөөллийн асуудлууд байгаад байна. Ингээд дунд нь иргэд хохироод байна. За ингээд иргэд хохирж байгаа учраас аж ахуй нэгжтэйгээ тухайн эдийн засгийг чинь авч явах ёстой одоо тэр салбартайгаа ингээд зөрчилдөд байна. За тэгэхээр энэ зөрчиллийг одоо бууруулахын тулд одоо ямар нэгэн ойлголцлыг бий болгох хэрэгтэй гэдэг ийм зөвлөмжийг өгөөд байна л та. За тэгэхээр энэ одоо хуулийн төслийг боловсруулж байгаа нь ерөөсөө одоо бүр хамгийн үндсэн зорилго нь гурван талын ойлголцлыг л бэхжүүлэх. Гурван талын ойлголцлыг бий болгох. Энэ бол бидний одоо яг үндсэн зорилго. Өөрөөр хэлбэл бид доктортой хөгжлийн одоо зорилгоо хараад үзэх юм бол нийгэм, эдийн засаг, байгаль орчин гэдэг гурван зүйл чинь цогцоороо хөгжиж явж байгаа хэвээр. Хэрэгцээ шаардлаганд биднэрт нэгэнт байгаа хгүй энэ салбарыг ашиглах тийм ээ. Тэгвэл бид нар салбарыг ашиглалаа гэд байгаль орчноо одоо ирээдүйн хойч үедээ үлдээхгүйгээр хайчиж болохгүй байна. Нөгөө талдаа бид нийгмийн асуудал шийдэх ёстой, шийдвэрлэх ёстой. За гэтэл нөгөө нийгмийн асуудал, байгаль орчны асуудал маань ингээ орхигдчиход зөвхөн бид салбараа дэмжиж явна гэдэг юм бол энэ маань өөрөө урт хугацаанд тогтворгүй одоо нөхцөл байдлыг бий болгох гэдэг. За тийм учраас бид одоо энэ гурван талын зөвшөлтсөл буюу төр, иргэн, аж ахуй нэгж гурыг хооронд нь ойлголцуулах хэрэгтэй. Тэгэхээр иргэн өөрөө яагаад бухимдалтай байдгийг, яагаад одоо хардталтай бол байх ёстой.
За гэхдээ энэ одоо бухимдал, эсэргүүцэл нь яагаад байна гэхэлэр ихэвчлэн энийг судлаад үзэхэд буруу мэдээлэлтэй байж байгаа. Тэ? Эсвэл мэдээлэл дутуу байж байгаа. За энэ маань өөрөө манай улс төрчдийн бас нэг юм одоо авч ашиглах арга хэрэгсэл болчиход байна шүү дээ. Иргэдийг мэдээлэл дутуу байгаа дээр одоо түшиглээд одоо иргэдэд буруу мэдээлэл өгөх, тэгээ турхирах гэдэг ч юм уу. Ийм нөхцөл байдал руу оруулаад байгаа учраас хин нь гурван талаасаа мэдээлэлээ гаргаад гурвуулаа ил тод болгоод за ингэх юм бол нөгөө иргэд маань одоо мэдээлэлтэй иргэд илүү мэдлэгтэй одоо илүү чадварчих тийм ээ өөрийнхөө эрхийг хамгаалах Оролцооны хэлбэрээс сайн хангагдах. оролцооны хэлбэрээ сайн хангах одоо тэр одоо маш чухал элемент орж ирж байгаа. Тэгээ ингээд ингэжиж л одоо энэ асуудал маань одоо арай нийгэмдээ үр өгөөжтэй байх юмаа гэдэг талаас нь харж одоо энэ хуулийн төслийг бол боловсруулсан гэж үзэж байгаа. Тэгэхээр нөгөө яг энэ хуулийн төслийг боловсруулах үндэсний болоод олон улсын үүднээс хэрэгцээ шаардлага яалтчгүй бий болсон байгаа. За түрүүн хуульч төвшвэрийн хэлсэн шиг үндэсний шаардлага нь өөрөө 6-гийн 2 дахь хэсэгт орсон мэдээллийн ил дод байдлын эрхийн тухай хуулийг хангасан бүр тэрний суурь зарчмыг суйрлуулж өгсөн нэг үндэслэл бий болчихж байгаа. За олон улсын шаардлага нь бид нар саяхан одоо саарлж хасаалтанд орсон тий. Тэрнтэй холбоотойгоор бид нар янз бүрийн санхүүгийн шинжтэй хоригд орж исэн. Тэгээ энэ бүх асуудал нь эргээд юун дээр байгаа вэ гэхээр энэ олборлох салбарын чинь мэдээллийн ил дод биш байна. Эндээс ч болоод юу гэдэг юм. Олон улсын хувьд бид нар хоригд орчдөг гэх мэтлэн асуудлууд гарч ирж байгаа юм байна. За 2018 онд за нүүбийн тусгай илтгэгч за энэ мэдээлэл авах эрхийн тухай хууль мэдээлэл авах эрх гэдэг маань өөрөө за байгаль орчны талаар байгаль орчинтой холбогдсон нөлөөллийн талаар мэдээлэл авах эрхийг өөртөө багтаад юм шүү гэд Монголд хийсэн тэр илтгэл дээрээ дурдсан байт. За үүнийг үндэслээд магадгүй энэ бас нөгөө талаас нөгөө энэ хуулийн боловсруулсан бас үндсэн шаардлага болсон байна. За хэрэгцээ шаардлагын хувьд ийм байдаг байж. Тэгэхээр одоо яг энэ нэгдсэн баялагын хилтууд байдлын тухай хууль дээр нийт хитэн зохицуулт байна. За энэ хуулиар те ямар этгээдүүд үүрэг хүлээж байна те магадгүй мэдээлэл гарах үүрэг хүлээж байна. Магадгүй мэдээлэл авах эрхийг хүнд өгч байна. Ерөнхийдөө энэ төслийн талаар та нэг товч мэдээлэл өгөөч. За хэрэгцээ шаардлага дээр дахиад нэмж хэлэх юм бол байгаа. За тэрийг дараа олъё. Хуулийн төслийн хувьд гэх юм бол бид нар нэлээд олон орны хуулийг бол судалсан. За тэгэхээр эрдэс баялагын салбарт бол журмаар зохицуулдаг юм байна уу? Ил тод байдлыг эсвэл хуулиар байдаг юм байна уу? Зохицуулдаггүй гэдгийг бол судлаад үзэхэд ихэвчлэн бол нэг юм кодекс бол байдаг юм байна. За нэгт за хоёрт гэх юм бол ерөнхийдөө мэдээллүүд одоо зөвхөн уул уурхаан салбар биш цаашлаад үл хөдлөх хөрөнгө тусгай зөвшөөрөл одоо газрын эрх тий одоо энэ мэдээллүүд бас ингээ ил тод болоод ингээ шатаараа ахиаж явж байгаа олон улсын одоо төвшөнд за энэ маань дахиад л нөгөө нэг авилга хийл хавхуулыг бууруулах тийм таслан зогсоох санхүүгийн гэмт хэргийг таслан зогсоох гэсэн ийм цаанаа бол ийм цаад зорилго нь бол ийм явж байгаа. За хуулийн төслөө бид нар судалж үзээд за ерөнхийдөө бол манай нөхцөлд одоо 5 бүлэгтэй за нэг 30 орчим залттай зүйл залттай нэг ийм хуулийн төсөл бас энэ бол нэлээд том болчихж байгаа тийм. Тэгэхээр ийм хуулийн төсөл байхад бол бид одоо хангалттай одоо шаардлагуудаа оруулж чадах юм байна нэг талаасаа. За нөгөө талаасаа иргэд бол хангалттай мэдээлэл авч чадах юм байна. За нөгөө талаасаа гурав дахь талаасаа төр өөрөөр хэлбэл одоо өөрсдийнхөө хүлээж авч байгаа одоо эрдэс баялагын олборлох салбарын орлогоо яг одоо хангалттай тооцоолж чадах юм байна. За энэ мэдээлэл дээр нь үндэслээд одоо буцаагаад нөгөө энэ салбарынхаа орлогыг одоо хуваарлах, захиран зарцуулахад бас иргэд хяналт, олон нийт хяналт тавьж чадах юм байна гэдэг энэ байдлаасаа бол харсан. За хуулийн өмнө нөгөө асуусан асуултанд дутуу хариулсан байна. Яг ямар мэдээллүүдийг ил тод олох вэ гэдээ асуусан тийм.
Тэгэхээр энд бол бид нар нөгөө олон улсын зарчмуудаа л дахиад харж байгаа. За энд бол зөвхөн олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачлагын одоо стандарт энэ 2019 онд шинжлэгдсэн. За энэ стандартын шаардлагаас гадна бид одоо зөвхөн энэ стандартыг бол бариад хол явахгүй болсон шүү дээ. Тэгэхээр бусад одоо олон улсын төвчний сайн засаглал хэрэгжүүлж байгаа, авилгатай тэмцэж байгаа одоо хөгжлийн байгууллагуудын өгсөн зөвлөмжүүдийг бүгдийг нь одоо хараад хянаад ингээд үзэхээр одоо бидэнд бол ерөнхийдөө 13 одоо багц төрлийн мэдээллүүд бол ил тод болох шаардлагатай гэж үзэж байгаа. За энэ өмнө нь бол одоо олон хуулиар энэ тэнд бол зохицуултууд бол байсан. Огт бол байгаагүй биш. За гэхдээ бид одоо энэ салбарын мэдээллийг зохицоор нь авах ийм шаардлага одоо нэгэнт үүсчээд байгаа. Олон улсын шаардлагын ч дагуу, үндсэн хуулийн ч дагуу ингээ үүсчээд байгаа энэ нөхцөл байдалд одоо бид энэ тэнд байгаа энэ мэдээллүүдээ яаж нэгтгэх вэ? Тэгэхээр ямар төрлийн байгууллагууд яг энэ салбарын үйл ажиллагаанд ингээ оролцож орж ирэх үү гэдгийг бол хуулийнхаа төсөл дээр бол чигсааж гаргаж өгсөн. За энд бол мэдээж төрийн одоо яам агентлагаас ахуулаад зөндөө нэлээд олон төрлийн яам агентлагууд бол оролцож орж ирж байгаа. Төсвийн мэдээлэл. Төсвийн нэг төлбөр хураамж, татвар тий. За энээс гадна одоо нөгөө аймаг нийслэлийн засаг даргын тамирын газруудаас бас бид нар одоо яг энэ хуулийн дагуу бол мэдээлэл бас авах шаардлага бас үүсэж байгаа. За энэ дээр бол зөвхөн төсвийн мэдээллээс гадна төсвийн бус орлого гэж байгаа. За энэ төсвийн бус орлогыг бас бид нар огт хяндаггүй байсан. За тэгэхээр ингээд нөгөө хуулийн ямар нэгэн одоо юу гэдгийг цоорхог ашиглаад одоо энэ төсвийн бус орлогыг буруу захиран зарцуулах юм нөхцөл байдал одоо өнгөрсөн хэдэн жилийн хугацаанд бол харагдсан. За энэ би жишээ хэлье. За хөгжлийн сан гэдэг нэг орон нутгийн хөгжлийн сан гэдгийг одоо байгуулад тэрийг одоо нэг төрийн бус байгууллага гэдэг нэрээр байгуулад за ингээ хөгжлийн сангаараа дамжуулаад одоо аймаг нийслэлийн засаг даргын хамгаан газар иргэдийн төлөөлөгчдийн хуралд одоо хандив тусламж аж ахуйн нэгжүүдээс яг одоо тухайлан одоо яг энэ салбарт ажиллаж байгаа улуурхан компаниудаас ингээд дамжуулаад өгч ирсэн. Яагаад энэ хөгжлийн сангаар дамжуулсан гэхлээр асуудал нь нөгөө нийтийн албан ашиг сонирхлын зөрчлийн тухай хууль байна шүү дээ. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлын өөрчлөлт сэргийлэх гэдэг. Энэ хуулийн заалтаар өөрөөр хэлбэл альва одоо хуулийн этгээд ч юм уу хуулийн этгээд ингээд төрийн байгууллагт хандив тусламж өгөх юм бол нэг revolving door гэж байдаг байхгүй одоо нэг англиар энэ юу гэхээр одоо 2 жилийн хугацаанд эргээд одоо тухайн хуулийн этгээдтэй холбоотой шийдвэрийг тэр хандив тусламж хүлээж авсан төрийн байгууллага гаргахыг нь хязгаарлалцсан байхгүй. Хэрэг одоо гаргах юм бол ашиг сонирхлын зөрчил үүссэн гэж үздэг. За ийм гэтэл одоо нөгөө нэг шууд одоо тухайн орон нутгийнхаа одоо төрийн байгууллага руу хандив тусламжаа нөгөө компани өгөөгүй хөгжлийн сан гэдэг зүйлээр дамжуулаад ингээд орон нутгийн засаг захиргаа руу өгчдөг. За гэтэл энэ хөгжлийн санд бол тухайн одоо аймагт ч юм уу те сумд үйл ажиллагаа явуулж байгаа маш олон хуулийн этгээдүүд байна те одоо олборлох салбарт үйл ажиллагаа явуулж. Эднээс бүгдээрнгээс нь одоо хандив татаад за тэгээд дундаасаа ингээд аймаг нийслэлийн засаг даргын хамгаан газарт өгчсэн тохиолдол байна. За гэхдээ энэ мөнгө нь яг хөгжлийн сангаараа дамжаад хөгжилтэй хувь нэмэр орсон юм уу гэвэл үгүй. Одоо морины бай бүхийн одоо тэр шагналд урамшуулалт ингээд яваад дууссан. А яг тухайн орон нутагта бол юу ч үлдээгүй. Ямар ч одоо нийгмийн асуудлыг шийдээгүй, байгаль орчны асуудлыг шийдээгүй. Ингээд нөгөө тахилгатай уул овоогийн хүртэл хөндсөн байхад одоо ямар нэгэн арга хэмжээ авах ямар ч боломжгүй. Одоо төр засгаас нь удирдлагаас нь орон нутгийн одоо хариуцлага тооцохгүй байх нь шүү дээ. Тэгэхээр ингээд энэ нөгөө нэг ийм зөрчлийн нэг ийм хэлбэр бий болоод ингээд үргэлжлээд яваад байсан ийм тохиолдлууд бол байдаг.
За тэгэхээр яг эндгээр асуудлуудыг бид нар яаж шийдэх вэ гэдэг ийм одоо нэг ийм гацаанд ирчихсэн үе гэж болно л та. Гэхдээ энэ эрдэс соёлын салбарыг ил тод болгох гээд энэ бол 8 дахь жилдээ явж байгаа ажил. Тийм өмнө нь одоо 2 ч хуулийн төсөл боловсруулагдчихсан. 2014 онд яг энэ нэрээрээ хуулийн төсөл одоо тухайн үеийн засгийн газар боловсруулад байнгын хоронгоор оруулаад тэгээ байнгын хороондор ороод унжижсэн. За 2017 онд уул уурхайн тухай хууль гэдэг хуулийн төсөл явжсэн тий. Тэр уул уурхайн тухай хуулийн нэг бүлгийг нь одоо 2014 оныхоо одоо нэр цэглэгийн салбарын ил тод байдлын тухай хууль гэдэг энэ хуулийг баг copy paste оруулаад ил тод байдлын нэг бүтэн бүлэг оруулчихсан. Энэ хуулийн төсөл бас л одоо яваагүй. За ингээд гэтэл одоо олон улсын шаардлагууд ингээд өндөрсөөд тийм ээ. Бид одоо тэртээ одоо нэг ганцаараа оршин тогтнох боломжгүй болоод ирэхээр яалтчгүй энэ хуулийн хэрэгцээ шаардлага байгаад байна. За одоо тэрнээс гадна одоо энэ баялагын сангаараа дамжуулаад иргэдэд үр өгөөж яг боддоор хүрхий гэх юм бол бид яг мэдээлэлтэй байгаад хин одоо ямар хэмжээний орлого ороод байна энэ салбараас энэ орлогыг яаж захиран зарцуулаад байна хин захиран зарцуулаад яаж шийдэд байна гэдгийг л мэдмээр байна. Хэрв ийм мэдээлэл иргэдэд байх юм бол энэ иргэдийн бухимдал тийм үү эсэргүүцэл нийгмийн асуудлын шийдэд ирэхээр огт үр төвшөнд одоо очно. Энэ нь бол олон улсын маш олон жишээгээр бол харагдаж байгаа. За энэ хуулийн төслөөр дээрээс нь мэргэжлийн байгууллагуудыг бас бид нар чадваржуулах ийм одоо онцлог зохицуултуудыг оруулж ирж байгаа. Дээрээс нь энэ мэдээллийн баазыг хариуцж байгаа одоо төрийн байгууллага гэж санал оруулсан. За энэ төрийн байгууллага нь өөрсдөө иргэдийг мэдээлжүүлэх яг энэ дата дээр одоо үндэслээд анализ хийх ийм чадах сургалтыг нь нөлөөллийн ажлыг нь тэр байгууллага өөрөө хариуцж гин. Тэгэхээр ингэчиж өөрөө иргэд өөрөө мэдээлэлтэй байж ич энэ мэдээлэл дээр үндэслээд иргэд нь өөрөө чадвахчих ийм нөхцөл байдал бүрдэх ёстой. Хэрв ямар ч мэдээлэл бол иргэд өөрсдөө чадвахчих чаддаггүй одоогийн яг нөхцөл байдал энэ шүү дээ. Тийм мэдээлэл нь дутууд улмаг. Одоо өмнө нь одоо олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачлагаар гаргаж ирсэн тайлангийн мэдээллүүд нь бас одоо ингээд бүрэн гүйцэд байж чадаагүй учраас бид одоо дутуу мэдээлэлтэй учраас бас л бухимдаад байсан байхгүй хэрэг. Тэгэхээр энийг л бид нар зохицуулъя гэдэг. Тэгэхээр энэ хөгжлийн сангаар дамжуулаад одоо буруу зарцуулт хийж гин үү? Байгаль орчны нөлөөлөх одоо нөхөн сэргээлтээ дутуу хийж гин үү? Дутуу хийсэн компанийн ард нь эзэн нь хин юм бэ гэдгийг иргэд мэдмээр байгаа байхгүй. Тэгэхээр энэ л одоо асуудлыг нь одоо мэдэх ёстой одоо төр болвол иргэдийн өмнөөс энэ менеж хийж байгаагийнхаа хувьд энэ мэдээллийг нь ил тод болгох өгчих хэрэгтэй. Ингэснээрээ иргэд одоо мэдээлэлтэй байна. Ингэснээрээ одоо нөгөө аж ахуй нэгжтэйгээ үл зохицох энэ байдал нь одоо буурна гэж үзэж байгаа. За одоо нэг асуудал байна. Яг одоо энэ өнөөдрийн байдлаар ингээ хараад үзэх юм бол 2700 орчим тусгай зөвшөөрөл байна шүү дээ. Ашиглалтын болон хайвал. За дээрэс нь газрын төсний бүтээгт байх гэрээтэй одоо компанид бол байгаа. За ингээд нийлээд нэг 3000 хүрэхгүй бүгдийн тусгай зөвшөөрөл гэж нэрлэе л та тийм. Тэгэхээр энэ тусгай зөвшөөрлүүд одоо бидэнд нэг юм хардах хэрэг байгаад байдаг. Одоо цөөхөн гэр бүлд одоо бүгдээрээ хуваарлагдlаа авирлаа гэл тий. Тэгэхээр энэ эцсийн өмчлөгчийн асуудлыг бид нар одоо олон улсын шаардлага байгаад байгаа учраас эннийхээ дагуу одоо бүрдүүлэх хэрэгтэй. Бид нар best effort одоо тэгэхээр хүмүүс ярьдаг л да эцсийн өмчлөгч гэхээр чи хинийгээ ч эцсийн өмчлөгч гэж хэлж болно шүү дээ. Тэ? Ер нь үнэн худлаагийн яах юм гэл бид нарт нэг compliance-ийн нэг зарчим байдаг. Одоо санал санаачлага зөвлөмж одоо гэдэг энэ soft log хэрэгжүүлэхдээ бид нар best effort гаргах хэрэгтэй байдаг байхгүй. Тэрнээс одоо бүр одоо төгс perfect одоо төгс юм уу хий гэсэн үг ерөөсөө байхгүй. Яг тэгэл нийгэм одоо байнга өөрчлөгдөж байдаг тийм. Тэгэхээр энэ байнга өөрчлөгдөж хөгжиж байгаа энэ процесст бид нар хөл нийлүүлэх хэрэгтэй. Үгүй бол бид хойно хоцорчих гээд байна шүү дээ. Тэгэхээр энэ хөл нийлүүлэхийн тулд одоо энэ олон улсын хэлээд байгаа санал санаачлагууд, сайн туршлагуудыг цаг алдахгүй нэвтрүүлэх ийм шаардлага бий болчиход. За тэгэхээр энэ хуулийн бас нэг онцлог нь нээлттэй өгөгдлийн одоо стандарт гэж ярьдаг те олон улс. Тэгэхээр энэ нээлттэй өгөгдлийн стандартад аль болохоор мэдээлэл нийцүүлэх.
энэ зарчмыг бид нар хуулиндаа одоо анх удаа тусгаж байна. За хэдийгээр одоо энэ одоо тусдаа хууль болоод явж байгаа ч гэсэн бид одоо энэ мэдээллийг иргэд аваад, олон нийт аваад эсвэл аж ахуйн нэгжүүд өөрсдөө ч авч болж байна тийм үү. Энэ аваад ашиглаад одоо дата анализ хийгээд хин давуу эрхтэйгээр тусгай зөвшөөрлүүдийг хоримтлуулад байгаа, цуглуулад байгаа юм. Эсвэл одоо цаашаа дамлаад байгаа юм уу? Тэ? Энэ мэдээллийг өөрсдөө бас олж авах боломжтой бол. За ингэж одоо энэ зах зээл дээр тогтоод байгаа монополчлал, шудраг бус байдлыг бид нар бас тодорхой хэмжээнд бууруулах ийм нөхцөл байдал бүрдэнэ гэж үздэг. Иргэдийн хяналтын иргэдийн оролцоо нэмэгдэн, дээрээс нэмэд иргэдийн хяналт нэмэгдэн гэдэг бол бас тодорхой үр дүнд хүрэх үст тийм нөхцөл болох байх л таа л гэж би харж байна л да. Одоо хамгийн ойрын жишээ бол бид нар нөгөө хуулийн этгээдийн бүртгэлийн нээлттэй мэдээллийн сан гэж бий болсон те. Тухайн үед тэр гараад тэрний дагуу нөгөө жидүүгийн хэрэг гэж өгч ирсэн шүү дээ те. Нөгөө жидүү авсан компаниудын хувьцаа эзэмшин шалгаад үзэхэд дандаа нөлөө бүхий улс төрийн нөлөө бүхий этгээдүүд байсан гэдэг. Одоо жишээлбэл тэр гараад тэрнээс хойш одоо юу гэдгийг жидүүгийн асуудал бол одоо иргэдийн хяналтанд ороо за ингэдэг юм байна, тэгдэг юм байна гэх олон нийтийн анхааралд явсан шиг энэ салбар дээр бас яг таны хэлж байгаа шиг бол энэ одоо хэрэг үеийн хуулийн төсөл одоо батлагдвал бас иргэдийн оролцоо энэ хяналтын хэлбэрүүд бас одоо айгу сайжрах нэ л гэж би бодож байна. Тэгээд иргэд бас өөр нөгөө бас нөгөө үйл ажиллагаа явуулж байгаа компани талаар нөгөө буруу мэдээлэлтэй байдаг шүү дээ тий. Тэгээд тэндээс нээлттэй мэдээлэл авах юм бол нөгөө бодит мэдээллийг авах ч бас айгу чухал юм байна л та тий. Тэгэхээр энэ хоёр туйл яваад байдаг байхгүй. Нэг бол энэ дуулуурхаан салбарыг тэр чигтэн зогсоо, байгаль орчныг сүйтгэхэд байна гэдэг. Одоо нэг иргэдийн нэг эсэргүүцэл байгаад шүү дээ. За нөгөө талд нь бол за энэ иргэд ерөөсөө шалт юм яриад байна. Энэ салбарч айгүй их ач холбогдолтой нийгэмд эдийн засагт. За манай одоо төсвийн 26% бүрдүүлж чинь гэдэг чинь ерөөсөө ойлгомжтой. За тэгэхээр эдгэрийг сонсоод яадаг юм бэ? Орон нутгийн оролцоог бүр багасга. Хайгуулынхан ялангуяа бол айгүйх тэгж ярьдаг. Орон нутгийн оролцоо, иргэдийн оролцоог бүр багасгах хэрэгтэй. За тэгтэл бид балансаа барих нэг шаардлага байгаад. Бидний баланс юу юм бэ гэхэлэр дахиад одоо энэ уйлаг болсон тогтвортой хөгжлийн концепц. Нийгэм, эдийн засаг, байгаль орчин. Энэ гурвыгаа л цогцоор нь авч явах ийм л шаардлага байгаад байна. За тэгээд бид энэ хуулийнхаа төсөл төр бас нэг юмыг олж харсан юу гэхэлэр сая өөрөө чинь дурдсан тэр хуулийн этгээдийн одоо эцсийн өмчлөгчдийн одоо бүртгэл хийгдлээ те 2021 оны 1 сард бүгдээрээ хийлгэлээ шүү дээ те. За энэ дээр одоо мэдээж эцсийн өмчлөгчийг бид нэр ингээ бүртгэж авахад одоо улсад одоо хүндрэл учирсан. Аж ахуй нэгжиж гэсэнтэй хүндрэл учирсан. Бид өөрсдөө энэ ойлголт чинь шин байна. Тэ? Тэгэхээр бид эцсийн өмчлөгч гэдгийг хин гэж ойлгох юм. Эцсийн эзэмшигч гэх юм уу? Нэг хууль дээр нь эцсийн эзэмшигч гэдэг татварын одоо багц хуулийн дээр тэгээ ороод ирсэн. За мөнгө угаах санхүү терроризмтэй тэмцэх тухай хууль дээр эцсийн өмчлөгч гэдээ ороод ирсэн байна. Тэгэхээр энэ аль нь юм бэ гэдгээс ахуулаад ингээд нөгөө бүртгэл дээрээ ч хүртэл ингээд яаж тэр хэлхээ холбоогоо бид нар эцсийн гэдгийг яаж тодорхойлох юм гэдэргийн асуудлууд бол гарсан. За энэ хуулийн төслийг боловсруулахтай бид улсын бүртгэлийн одоо байгууллагуудтай бол хамтарч ажилласан. За яг энэ эцсийн өмчлөгчийг бүртгүүлэх явцад гарсан алдаа хүндрэлийг бид нар бол бас одоо тодорхойлохыг хичээлээ. За тэгснээрээ бол одоо шийдэх одоо асуудлын гаргалгаануудаа бид нар бас харж үзлээ. За тэгэхээр энэ хуулийн төслөө боловсруулахдаа бод шин нэр томьёонуудыг бол оруулж ирсэн байна. За хэдийгээр 2014 онд төрөөс эрдэс соёлын салбарт баримтлах бодлого гэж баталсан байдаг. За гэхдээ эрдэс соёлын салбар гэж яг юу хэлж байгаа юм тий? Аль нь одоо хүртэл одоо иргэдэд ойлголт байхгүй шүү дээ. Уул уурхай гэхээр аль нь? Олборлох салбар гэхлээр аль нь? Эрдэс соёлын салбар гэхээр аль нь? Ойлгомжгүй. Хуулиндаа нэр томьёоны тодорхойлт нь байхгүй. За тэгэхээр бид одоо ингээд нөгөө цогц мэдээллийг авна гэдэг маань альнийхэн цогц мэдээлэл юм бэ? Хатуу ашигт малтамлахыг нь авах юм уу? Класс газрын тосных нь байх юм уу? Ерөөсөө ингээд нөгөө ойлгомжгүй байна. За тэгэхээр энэ хуулиар бид нар энэ цогц мэдээлэл гэдэг чинь эрдэс баялагын салбар гэдэг энэ нэр томьёоны доор орж ирж байгаа одоо орлого хуримт одоо татвар төлбөрөөс авахуулаад засаглалын асуудлуудаас авахуулаад за
За дээрэс нь нөгөө орлогын хуваарлт менежментийн асуудлыг ингэж цогцоороо орж иж энэ бол эрдэс баялагын салбар. Дээрэс нь энэ дотор ч нөгөө нэг хатуу ашигт малтмалаас гадна газрын дос тий байгалийн хий үгэмэл тархацтай ашигт малтмал. За эдгээрийн хайгуул олборлолтоос гадна үйлдвэрлэл гүн одоо боловсруулалт байна тийм үү, үйлдвэрлэлийн процессын асуудлууд байна. За эдгээр нь ороод эргээд одоо энэ салбараас олсон үр өгөөж нь яаж хуваарлагдж байгаа гэдгийг нь цогцоороо байж эрдэс баялагын салбар болж байгаа. За тэгэхээр энэ нэр томьёоны тодорхойлолт нь огт тодорхойгүй байхаар бид аль мэдээллийг цогц гэдгийг ч одоо хүртэл ойлгоогүй л явж ирсэн. Тэгэхээр одоо бол яг хуу тодорхой хэмжээнд тодорхой болох байх гэж би харж байна. За энээс гадна одоо тэр эцсийн өмчлөгчийн, эцсийн эзэмшигчийн тийм бүтцийн зургал гэдэг нэр томьёо бас шинээр хуулинд орж ирж байгаа. За энийг бол яах гэж оруулж ирсэн гэхлээр саяны нөгөө нэг хуулийн этгээдийн бүртгэл дээр хийгдсэн бүртгэлийн одоо хүндрэлүүд асуудлыг бид нар ямар нэгэн байдлаар шийдвэрлэх хэрэгтэй байгаа байхгүй. За тэгэхээр одоо ингээд манай хууль чинь ингээд энэ тэндээ янз янзын тодорхойлолтууд байгаа учраас за яг энэ салбараа онцлоод ингээд авсных энэ салбарын нь одоо эцсийн өмчлөгчдийг бид нар энэ процессор явна, энэ зурглалаар гаргана гэд ингээд заавар мэдээллүүдийг нь бас ингээд гаргаад өгч байгаа. Тэгэхээр өөрөөр хэлбэл одоо тэр маягтан дээрээ бөглөөгүй бол процессын зургал нь ийм байш шүү гэдгийг нь гаргаад өгч байгаа учраас улсын бүртгэлийн байгууллага ч гэсэндээ тэр мэдээллийг нь харж хянах хуулийн одоо хүчний байгууллага тий энэ байгууллагууд ч гэсэн харж хянах, хяналт тавих энэ нөхцлүүд нь арай хялбар болоод ирж байна. Тэгэхээр энэ нөгөө нэг цаад зорилгоог бид ингээл хараад үзэх юм бол дахиад яг ялангуяа энэ нөгөө нэг асуудлын гол нь бол одоо хувийн хвшил дээрээч гэхээсээ илүү бидэнд илүү тушаа болоод байгаа юмнууд чинь төрийн өмчийн одоо компаниуд байгаа байхгүй тий. Тэгэхээр бид төрийн өмчийн одоо компани, төрийн өмчийн оролцоотой компани, төрийн өмчийн үйлдвэрийн газар гэдэг тий орон нутгийн өмчийн компани гэдэг. За эдгээрийг нь бүр нийтэд нь хараад үзэх юм бол 6082 байна. За тэгэхээр энэ олон компаниуд одоо төрийн өмчийн оролцоотой ийм олон компаниудын одоо хариуцлага одоо гэдэг юмыг бид нар зарчмын шаардлагыг нь төрийн өмчийн компаниуд дээр тавьж өгч байгаа энэ хуулиар тусгайлан. Тэгэхээр энэ одоо хэдийгээр одоо бол төрийн өмчт компани тухай хуулийн төсөл явж зэрэгцээ явж байгаа шүү дээ. Тэгэхээр тэрнтэйгээ зэрэгцээд зөвхөн бид энэ салбараа онцлоод энэ салбарт үйл ажиллагаа явуулж байгаа төрийн өмчийн компаниуд дээр засаглаас нь ахуулаад зарчим тавьж байгаа. Хэрв төр томилж байгаа юм бол удирдлагын тийм үү гүйцэтгэх захирлын эсвэл төлөөлөл удирдах зөвлөлийн гишүүдийн томилж байгаа юм бол тэдний шалгуур нээлттэй байх хэрэгтэй. Яг энэ салбар дээр за тэр томилогдсон хүмүүсийнх нь одоо шалгуур нь нээлттэй байхаас гадна тэдний туршлага боловсруулаас нь бүгдийг энэ салбарын энэ өөрөөр хэлбэл яг энэ салбарын л цогц мэдээлэл дотор энэч багтж байгаа. Энэ хүмүүсийн шийдвэр гаргалт нь за дээрэс нь одоо орон нутаг дээр гаргаж байгаа шийдвэр нь хилцэгдэх одоо тэр захиргааны ерөнхий хуулийн сонсох ажиллагаа тий сая одоо нөгөө нутгийн удирдлагын тухай хуулинд өөрчлөлт орлоо шүү дээ. Тэрэн дээр одоо шинээр зохицуулт орж ирлээ шүү дээ тий нөгөө шинээр болгон бат. Тий шинээр одоо нөгөө бас нэг олон нийтийн сонсох ажиллагааны зохицуултууд нэмэгдэж орж ирж байгаа шүү дээ. Тэгэхээр эдгээр маань одоо байгаль орчин нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн дагуу батлагдсан журмууд байна. Тэгэхээр энэ эдгээрийг одоо яг ингээд энэ хуулиар одоо энэ мэдээллүүд нь цогц байх юм бол энэ одоо хуулийн хэрэгжилт нь бүрэн хангагдах боломж нь байгаа гэж бид харж байгаа. Одоо бол нөгөө мэдээлэл маань цогц биш учраас одоо бас яг энэ хуулийн хэрэгжилтнэр гацдаг. Захиргааны ерөнхий хуулийн сонсох ажиллагааг яг хэдэн удаа хийвэ? Өнгөрсөн хугацаанд тий? Орон нутгийн иргэд бол байнга л гомдолтой. Гэх мэтлэнгийн энэ нөгөө нэг үл ойлголцлыг бий болгоод байгаа юмаа бид нар зэгцлэхийн тулд энэ одоо хуулийн төслийг боловсруулсан гэж харж байна. Одоо та түрүүн нэр томьёоны асуудал хэлж шүү дээ. Тэр нэр томьёоны асуудал бас бие ус ингээд харахаар одоо жишээлбэл бүтцээр нь харсан ч тэр ингээд нэс чи уул уурхай яам гээл ашигт малтамлын газар гээл за ингээд эсвэл хуульчтан ч бай одоо салбарынх нь хүмүүс ч бай уул уурхайг нь эсвэл ашигт малтмал гэнтэй ингээд нэг юм нэр томьёоны юм жоохон замраагүй байдал байна уу юу? Тэ
яалтчгүй нөгөө нэг янз бүрийн судалгаанууд уншихад байт юм. Нэг бол ашигт малтмал явааддаг. Нэг бол уулуурхай гэж явааддаг. Яамны нэр нүртэлтэй засаг солигдох хэрээр өөрчлөгддөг. Тэгэхээр яг энэ эрдэс байлгийн салбарын илт бол байдлын тухай хуулийн дээр нэр төмөйг нь илүү тодорхой болгосон гэж ойлголоо. Одоо энэ дээр газрын тос, ашигт малтмал за ер нь бол байгалийн баялагын ажилтай холбоотой бүх одоо байгалийн баялагтай холбогдсон юмнууд орж байгаа гэж ойлголоо. За мэдээллийн хувьд илтод болж байгаа мэдээллийн хувьд за түрүүн тэгш баяруулж хэлснээр за төрийн байгууллагын байгалийн баялагтай холбогдсон мэдээллүүд орж байгаа юм байна. За төсвийн мэдээллүүд орж байгаа юм байна. Төлбөр хураамж орж байгаа юм байна. За орон нутгийн ханд орон нутгийн хандив эдэр орж байгаа юм байна. Төрийн өмчийн оролцоотой хууль идэхэд байвал тэрний тэр бүх процессыг орж томилгоос ахуулаа те. Экспортын мэдээллүүд гэдэг ингээд за баг цогц мэдээлэл орж байгаа гэж ойлголаа. За эндээс харахад нэг юм ингээд надад нэг ойлгомжгүй юм шиг их сонирхолтой санагдаад байна л та. Энэ олон мэдээллийн энэ одоо энэ нэг мэдээллийн бааз гэдэг нэг юм байгаад байна. За тэнгууд баахан мэдээлэл орж ирэх юм байна. За энэ мэдээллийг за нэг иргэн хуулийн гэдэг төрийн байгууллагуудад оруулж ирж байгаа юм байна. За миний ойлгож байгаагаар үндэсний зөвлөл гэж нэг зөвлөл байх юм байна. За энэ зөвлөл нь энэ мэдээллийн баазыг хянах юм байна. Хянангуудаа эргээд за энэ мэдээллийг оруул ч юм уу те дутуу байна ч юм уу хяналт тавьд юм. Бас нэг захиргааны байгууллага бий болж ирж байгаа юм байна те. Яг энэ бүтцийн юун structure нь яг ямар байдлаар явж байгааг бол хуулийн төсөл дээр хин мэдээллийн баазд хин хяналт тавиад тэрнтэй холбоотойгоор гомдол гарах журмууд нь ямар байд юм. Магадгүй нэг хуулийн этгээдээс энэ хуулийн төсөлд ороогүй мэдээллийг нэххийг үгүйсгүй ш нэг үндэсний зөвлөлн ч юм тэр мэдгүй тэр нөгөө мэдээлэлд хяналт тавьж байгаа баазыг хянаж байгаа тэр байгууллага нь тийм. Энэ талаар мэдээлэл өгөөч. Үндэсний зөвлөлийг бол орон тооны бус зөвлөл гэдгээр одоо хуулийн төсөлтөд оруулсан байгаа. За ажлын албатай мэдээж байна. Ажлын алба маань одоо мэдээллийн баазаа хариуцаад өдөр тутмын үйл ажиллагааг явуулах баг. Гэсэн ийм одоо зорилгоор бол хуулийн төсөлтөд оруулсан. За гэхдээ энэ мэдээллийн баазыг бид одоо бүрдүүлэх гэдгээ яаж харсан бэ гэвэл арай шинэлэг байдлаар харахыг хичээсэн. Одоо механик байдлаар тий хүнээс хамааралтай одоо ийм процессын ажиллагааг бол аль болохоор байхгүй болохын тулд бид програм хангамжаа байгалийн мэдээллийн бааз, суур бааз дээр одоо бүрдүүлэх юм шаардлага бол байгаа. За мэдээж мөнгө санхүүгийн асуудал бол энэ програм хангамж одоо байгаа програм хангамжаа сайжруулахад бол тодорхой хэмжээний зардал бол шаардлагатай гэдэг нь бол одоо судалгаагаар бол гараад ирсэн байна. За энэ дээр бол бид нар одоо төсвөөс санхүүжилт гарах уу, олон улсын одоо байгууллагын санхүүжилтийг одоо хүсэлт гарах уу гэдэг бол дараагийн шатны асуудал гэж харж байна. Гэхдээ мэдээллийн баазыг үндсэн суур зарчмыг нь бид нар яаж тавьсан бэ гэхлээр бид олон улстай мэдээлэлээ солилцсон. Тэгэхээр одоо энэ нөгөө хүнээс хамааралтай одоо мэдээллийг нь хянаал өдөр болгон те програм дээр ингээ суугаал танах энэ мэдээлэл оруулаагүй байна гэх ийм процессыг бол оруулахгүй гэж үзэж байна. Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачлагаар өгж исэн тайланг яаж исэн гэхлээр одоо аудитын компани хөлслөөд аудитын компани төрөөс авсан мэдээлэл аж ахуйн нэгжидээс ирсэн мэдээлэл хоёрыг нэгтгээд одоо тайлангийн зөрүү гаргадаг байсан тийм. Тэгэхээр өмнө нь бол бид одоо нэг 700 сая орчим төгрөгийн одоо зөрүү гардаг байсан бол одоо тэр яг одоо тайлангаа өгж байгаа компани тэр яг жишээлбэл энэ олборлох үйлдвэрлэлийн тод байдлын санаачлах дээр зөрүү гарахаа болцсон баг. За энэ маань одоо бас нэг дэвшил мөн үү гэвэл мөн. За тэгэхээр бид бусад компаниудтай бас ижилхэн төр аж ахуйн нэгжийн хооронд зөрүү гаргамааргүй байна. Гэхдээ бид одоо нэгэн тал 21-р зуун одоо бол big data, блокчейн, тэ дата интеграшн ярьж хахад бид нар нэг хүн програмдаа суугаад ингээд хянаа сууж идэг гэдэг ийм одоо санал оруулж ирэх нь нэгт одоо хоцрогдолтой байна. За тэгэхээр бид илүү шинэлэг байдлаар нэгэнт олон улсын шаардлагыг хангах хэрэгцээ байхад автоматар мэдээлэл солилцоо гэдэг хахад бид одоо програм хангамжаа ч гэсэндээ өөр төвшөнд одоо боловсруулах шаардлагатай гэж үзэж байгаа. За тэгэхээр одоо аль болохоор хүнээс хамаарал нь бага одоо тэр тайлангийн нэгтгэл одоо зөрүүгийн хүртэл автоматар гаргадаг байхаар хуулийн төсөлтөд бол тусгаж өгсөн. За мэдээж энэ бол зардлын асуудлыг бол дараа нь шийдэх байх. За энэ
Одоо энэ 6-гийн 2 дээр яг үндсэн хуулийн дээр орж ирсэн бараг Монголын түүхэнд анх удаа орсон зарчмын шинжтэй том нэр томьёо болоод аа, том одоо харилцаа маань үндэсний баялагын сан гэдэг нэг юм зохицуулт ороод ирсэн тий. За энэ үндэсний баялагын сан манад бол байсан уу гэвэл байсан. Гэхдээ органик хуулиар байсан тий. Тэр хөгжлийн сангийн Хүний хөгжлийн хүний хөгжлийн сангийн тухай хууль. Тэтгэврийн юу ч хэлээ гэн хид хидэн хууль байсан. За энэ хуулийн ашиглал зарцуулт гэдэг юмнууд маань бас л нэг нөгөө түрүүн тэгш хоёр хууль шинжилсэн шиг төрүүлсэн бүгд нь мөнгө өгдөг холбоорлолоос орж ирсэн мөнгө гэдэг шиг яваад ирсэн юм. Тэгэхээр хүмүүсийн болгоомжл юу байгаа вэ гэхээр эн чинь эргээд яг л нөгөө хуучин шигээл юм болох гэдэг юм биш үү? Зүгээр нэг юун дээр оруулаад үндсэн хуулийн дээр оруулсан төдийлөн болох гэдэг юм биш үү гэдээ яриад байгаа юм. Тэгэхээр энэ эрдэс баялагын сангийн нэлтүүд байдлын тухай хууль үндэсний баялагын сангийн тухай хууль бол органикаар зохицуулна гэдэг үндсэн хууль заагаад өгсөн. Тэр бас тусдаа нэг хууль явж байгаа. Энэ хоёрын уялдаа холбоо яг ямар байдлаар хангагдж байгаа бол за эрдэс баялагын сангийн нэлтүүд байдал бол манад бол маш чухал гэдэг нь ойлгомжтой. Давхар энэ баялагын сан гэдэг бол бас нэлтүүд байдал нь их чухал болчиход байгаа. Тэгэхээр давхар энэ баялагын сан энэ хуулиар зохицуулагдж байна уу? Эсвэл өөр хуулиар зохицуулагдах бол яг яаж явж байгаа бол Одоо ер нь нэмээд яг энэ салбартай хамааралтай ямар хууль тогтоомжийн төслүүд ер нь явж байгаа вэ? За яг баялагын сангийн тухай хууль бол явж байгаа юм байлээ давхар тийм. Тэгэхээр энэ одоо энэ засгийн газар өмнөх засгийн газрын ч гэсэнтэй одоо урдаа барьж байгаа зорилгын нэг гэж би харж байгаа. Тэгээ энд одоо давуу тал байна гэж үзэж байна. Гэхдээ баялагын сангийн тухай хуулийн төслийн ажлын хэсэгт бол би байхгүй. За гэхдээ уул уурхай юм бол тогтмол одоо хамтын ажиллагаатай явж байгаа юм байна. Энэ боловсруулж байгаа ажлын хэсгийн гишүүдтэй. Тэгэхээр энэ одоо өөрсдийнхөө зарчмын хувьд саналаа оруулаад явж байгаа ах гэж би бодож байна. За баялагын сангийн тухай хууль бол энэ хуулиар зохицуулагдахгүй. Энэ баялагын сангийн тухай хууль гэдэг бол илүү менежментийн одоо орж ирсэн орлогыг яаж зарцуулах вэ гэдэг тийм илүү нөгөө мэрэгжлийн хөрөнгө оруулагчдын одоо тавигдах зарчим, хөрөнгө оруулалтын одоо үр өгөөжд одоо магадгүй хувь хэмжээ тогтоох юм уу тиймэрхүү одоо санхүүгийн зохицуултууд бол энэ хуулийн төсөлд орж ирэх байх гэж бодож байна. За өмнөх одоо энэ хүний хөгжлийн сангийн жишээгээр бол бид алдсан. За энэ алдаагаа засах гэдэг шиг байна. За гэхдээ одоо бидний боловсруулж байгаа эрдэс баялагын салбарын ил тод байдлын тухай хууль энэ баялагын сангийн тухай хууль батлагдсан ч батлагдаагүй ч хэрв батлагдаад одоо хүний хөгжлийн сан шиг үр дүнгүй хэрэгжлээ гэж бодъё одоо муугаар бодвол тий. За хэрв тэгэх юм бол иргэд ядаж хяналт тавих мэдээлэлтэй байна. Тэгэхээр өөрөөр хэлбэл би яаж харж байгаа гэхээр эрдэс баялагын салбарын ил тод байдлын тухай хуулийг баялагын санг одоо зүй зохистой бүрдүүлэх, баялагын санд хяналт тавих энэ боломж нөхцөлийг нь эрдэс баялагын салбарын ил тод байдлын тухай хуулиараа хангаж өгч байгаа гэж харж байгаа. За тийм учраас одоо хэрв баялагын сан маань үр ашиггүй зарцуулагдах шийдвэр одоо бодлого төлөвлөлт нь буруу явах юм бол иргэд одоо хяналт тавих мэдээлэлээ энэ одоо мэдээллийн базаас авах боломж бүрдэнэ гэж харж байгаа. За яагаад гэхээр мэдээллийн базын одоо энэ 13 чиглэлийн төрлийн мэдээллүүд одоо багцлагдаад орно гэдэг шүү дээ. За энд бол одоо эхний хоёр нь юу вэ гэхээр нэг нь хууль тогтоомж бодлого журам тэтгэрийн өөрчлөлтүүд. За дараагийнх нь болохоор санхүүгийн горим явж байгаа. Тэгэхээр өөрөөр хэлбэл энэ санхүүгийн горим энэ хууль тогтоомж бодлого журам шийдвэрүүд нь ингээ орчхоор одоо төрийн төлөвлөлтийг бас оруулна гэдэг байдлаар энэ хуулийнхаа төсөл зааж өгч байгаа байхгүй. Тэгэхээр одоо хэрэг урт хугацааны төлөвлөлтөд бид нар түшиглээд явах юм бол бид хин хизээ яаж одоо ямар шийдвэр гаргах гээд ядчил одоо аль чиглэлээр хаашаа явах гээд байгаагаа мэдэх юм урьдчилаад мэдэх юм боломж бүрдэх болол гэж найдаж байна. За ямар ч хуулинд нэг байдаг асуудал нь одоо 1000 гой нэртэй хууль байсан ч тэрийг яаж хэрэгжүүлэх үү гэдэг бол хэрэгжих үү хөрсөн дээр буух уу гэдэг амар том асуудал байгаад идэх тийм. Тэр миний харж байгаагаар эрдэс баялагын ил тод байдлын тухай хуулийг бол
За үндэсний зөв орон тооны бус байдлаар үндэсний зөвлөл байгуулагдаад ажлын албатай тэрнийг хэрэгжүүлээд явах юм байна. Энэ бол маш том дэвшил болж байгааг шаарч байгаа. Эргээд энэ ажлын албыг хэн томилж байгаа вэ? Томилгоо нь яаж явах вэ? Ямар хүмүүс ажиллах вэ гэдэг бас нэг асуудал гарч ирэх бах тий. Тэгээ одоо юу гэдэг юм магадгүй дахиад нөгөө нэг төрийн болон орон нутгийн хэмжин оролцоод хоёулын эдгээд тутын тузын гишүүд нэг яамны хүмүүс л томилогдоод идэв шүү дээ. Ер нь бол тэрнээс нь болж магадгүй өнөөдөр төрийн өмчт компаниуд, уулархан компаниуд нэг шүүмжилт өртөгддөг бах, мэргэжлийн бус хүн байдаг гэдэг утгаараа. Тэгэхээр яг энэ мэдээллийн баазыг хянаж базаж явдаг энэ ажлын албаныхны томилгоо ямар байх бол хуулийн төсөл энэ талаар ямар зохицуултууд орсон бол за нөгөөх нь нөгөө асуулт маань бас нэг асуулт маань юу вэ гэхээр за энэ хуулийг зөрчснөөр ямар хариуцлага байгаа юм те бодвол зөрчлийн тухай хуулинд өөрчлөлт орж байгаа. Гэхдээ юу гэдэг юм одоо хэдэн мянган доллар эргэлдэж байгаа нэг мэдээлэл байгаа шүү дээ. Тэгэнгүүт эцсийн өмчлөгч өөрийнхөө мэдээллийг хатгалаад оруулаа үгээс 100 мянган төгрөг торгуулсан дээр гэж бодох юу үсэхгүй те юу гэдэг. За нэг мэдээлэл оруулахгүй нэг 100 мянган төгрөг шүү дээ гэдэг. Ч юм уу те би зүгээр нэг төсөөллөөр ярьж байгаа шүү. Тэгэхээр хариуцлага нь яг ямар байх бол За үндэсний зөвлөлийн бүтцийг бол одоогийн хуулийн төсөлдөө одоо зааж өгөхдөө бид нар гурван талын оролцоогоо одоо нэгэн тал гурван талын ойлголцлыг л бэхжүүлэх гэдэг байгаа шүү дээ. Тэгэхээр гурван талын оролцоогоо хангах байдлаар одоо зохицуулж өгсөн байна. Тэгэхээр яг тэнцүү төлөөлөлтэй төрөөс төлөөлөл оруулна. Иргэдийн төлөөлөл орж ирнэ. Иргэдийн биш одоо тий иргэний нийгмийн гэж орж ирж байгаа. Иргэний нийгмийн төлөөлөл орж ирнэ. Тэгээд аж ахуйн нэгжийн төлөөлөл орж ирнэ. Тий. За энэ дээр бол бид нар авилгатай тэмцэх газрыг төрийн төлөөлөлд бол заавал байх ёстой гэдэг зарчмын шаардлага бол одоо хуулиндаа тусгаж өгсөн. За мэдээж одоо энэ нөгөө санхүүгийн асуудлууд тийм ээ нэгдлийн их мэдээллүүд байх учраас одоо төсөв санхүүгээ хариуцдаг гэдэг ингээ зарим төрийн байгууллагын төлөөллийг бол дурдж өгсөн байна. За тэгэхээр одоо ингээд тэнцүү төлөөлөлтөй болчоод энийг одоо бүтцийн хувьд хэн нэгэн одоо эрх мэдэлтэй хүн батлах шаардлагатай болж байна л да. Тэгэхээр өмнөх процессыг харж үзээд бид нар одоо энэ ерөнхий сайд өөрөөр хэлбэл энэ баялагын сан гэдэг энэ чухал ач холбогдолтой юмны үндэс суурь болж байгаа энэ мэдээллийг чинь одоо шаардлага хангах хүч хэмжээнд авч явах ийм мэдлэг туршлагатай хүмүүс байх учраас энэ хүмүүсийг одоо ерөнхий сайд нь өөрөө одоо томилоод явах нь зөв байх гэсэн саналыг бол оруулсан. Дахиад хэлэхэд энэ хуулийн төсөл маань одоо боловсруулагдаад явж байгаа тий сайжраал явж байгаа. Тэгэхээр бид нар энэ дээр бол мэдээж одоо эрүүгийн хариуцлага бол байхгүй. Зөрчлийн тухай хуулиар хариуцлагууд бол зоож өгсөн байгаа. Мэдээж зөрчлийн тухай хуулинд бол нэмэлт өөрчлөлт оруулахаар бол санал бас дагалт хуулийн төслөөрөө бол орж ирж байгаа. Нийт бол нэг 11 орчим хуулиар байна уу да. Нэмэлт өөрчлөлт орж ирэх ийм төлөвлөгөөтэй бол ажиллаад байгаа. Тэгэхээр яг хариуцлагын хувьд бол мэдээж одоо ажлын хэсгээс боловсруулаад өгсөн санал бол бас янз байна. Одоо бид нар олон нийтийн хилцүүлгийг хийсэн. За одоо энэ сарда багтаагаад төрийн байгууллагын хилцүүлгийг бас хийх гэж байна. За тэгэхээр эндээсээ бас дахиад нөгөө саналууд орж ирэх байх гэж бодож байна. Яг зөрчил дээр бол тийм байгаа да. Яг одоо шиг зүгээр торгуулаад явцсан илүү амар юм гэдэг ийм юу байгаа бол энэ дээр одоо хариуцлагын дараагийн арга хэмжээг бид нар яаж авах вэ гэдэг дээр хамгийн их маргаан дагуулж байгаа асуудал бол яг энэ зөрчлийн хэсгээр л байна. Хариуцлагын хэсгээр л байна. Тэгэхээр энийг бол одоо олон нийтийн хилцүүлгээр, төрийн байгууллагын хилцүүлгээр, одоо мэргэжлийн хүмүүсийн хилцүүлгээр одоо хуулийн төсөл төр сайжруулж явах байх гэсэн л өнцгтэй байна. Эхний байдлаар бол зөрчлийн тухай хуулиндаа бол хариуцлагын арга хэмжээг нь нэлээд өндөр тавьж өгнө гэж харсан. За дээрэс нь нөгөө компани тухай хуулинд бол бас одоо өөрөөр хэлбэл хуулийн этгээдийн энэ бид хариуцлага ярихдаа хуулийн этгээдийн одоо хариуцлагыг зөрчлийн тухай хуульд хамааруулж байгаа шүү дээ. Одоо төрийн байгууллагын ажилтан албан хаагчийн хариуцлага бол одоо өөр хуулиар авчин тий. Тэгэхээр хуулийн этгээдийн хариуцлагын асуудлыг бид нар одоо харахтаа одоо энэ хүмүүсийг хариуцлагажуулах одоо энэ асуудлыг одоо нэгт одоо яг энэ мэдээллийг өгөх эрх бүхий этгээд гэдэг
гэдгийг бид тодруулж өгч байгаа. Өөрөөр хэлбэл хэрэг гүйцэтгэх захирал нь эрх бүхий этгээдгээд одоо гар хэсгээ зураг баталгаажуулсан бол тухайн хүн дээр нь хариуцлага тооцохоор ингэж одоо хуулийн этгээд дээр нь хариуцлага тооцсон. Дээрээс нь яг мэдээлэл өгөх үүрэг бүхий этгээд дээр нь хариуцлага тооцохоор. За энэ үүрэг бүхий одоо эрх бүхий этгээд одоо компани тухай хуулийн 84 билүү те. Энэ заалтан дээр байгаа энэ дүрмэндээ зааж өгөх эрх бүхий этгээд гэдэг бид нар одоо бас яг энэ дүрмэнд заагдсан эрх бүхий этгээд нь мэдээлэл өгөх эрх бүхий этгээд байна шүү гэдгийг бол бас тодруулж өгөх ингэж одоо хууль нь хамааралтай байхаар гэж оруулж өгч. За ингэж ш нөгөө мэдээлэл өгөх үүрэг бүхий этгээд гэдэг хувь хүн рүү нь одоо чиглүүлж иж энэ одоо илүү хариуцлагаж авах гэдгийг бас одоо ийм саналуд бол явж байгаа. Одоогийн төсөлтөр бол ийм санал бол явж байна. Юу гурлаа чиглэл баг цаг гаруй болчихсон байна уу? Тий. Юун дээр ер нь өндөрлөгт тийшээ хэдүүлээ. Гэтэ өндөрлөхөөс өмнө нэг нөгөө ярилцлагаа дүгнээд тэгээ сүүлийнхээ одоо асуулт дүгнэлт саналаа хэлээд хэдүүлээ. Энэ удаагийнхаа дугаарыг өндөрлөө гэсэн юм бодолтой байна. Миний хувьд зүгээр энэ эрдэс баялагын салбарын ил тод байдлын тухай хуулийг батлах энэ нөгөө хэрэгцээ шаардлага. За тэгээд ач холбогдлыг нь бол би айгүй чухал гэж одоо харж ойлголоо. За батлах хэрэгцээ шаардлага нь бол өөрөө энэ мэдээж энэ үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөсөө 6-гийн 2-оос эхэлж гин гэж ойлгосон. Батлагдах ёстой болж байна. Тийм ээ, үндсэн хуулиар бол тодорхой асуудлыг бас заажсан учраас энэ зайлшгүй батлагдах ёстой. Өмнөхөө бодох юм бол ягаад гэх юм бол 14 оноос хойш эхлээл ингээл нөгөө батлагдахгүй процесс явуулсан шүү дээ. Тэгэхээр одоо энэ бол батлагдахад тэр төхөн болох юм болов. Дээрээс нэмээд бид нар чинь ямарваа нэг байдлаар нөгөө мэдээл байдаггүй, ил тод байдаггүй гэдэг асуудлаас болоод нөгөө олон улсад хариу тавиулчаад байна шүү дээ. Тэр юмд орчод байгаа учраас энэ хуулийг бол батлах хэрэгцээ шаардлага тай болж байгаа юм. За ач холбогдлын тухайд бол нөгөө иргэдийн үндсэн хуулийн 6-гийн 1 дээр ч юм уу гэж үүдэг шүү дээ. Газрын баялаг бол ард түмний мэдл төрийн хяналтанд байна. За 6-гийн 2-ороо бол төрийн хамгаалалт. Тий, төрийн хамгаалалтанд байна. 6-гийн 2-ороо бол төрийн олон нийтийн өмч. За иргэд бол энэ нөгөө мэд хэрэгтэй эднэргээд за тэгээд нөгөө үндсэн эрхтэйгээ холбогдоод ирэх юм бол мэдээл авах мэдэх хэрэгтэй эднэргээд ингээд үзэх юм бол энэ хуулийг бол зайлшгүй батлах ийм ач холбогдол хэрэгцээ шаардлага бол өндөр байна л гэж харж байна. Тэгээ хэрэг батлагдвал энэ иргэдийн миний хувь зүгээр их олзуурч шаардлага юм бол иргэдийн энэ оролцооны хэлбэрүүд иргэний нийгмийн байгууллагын оролцооны хэлбэрүүд бас нэлээд сайн өндөр түвшинд одоо тэр үндсэн хуулийнхаа нэмэлт үзэл санааны дагуу бас их одоо нэмэгдэх юм болов уу гэж шаарлаа. Танд одоо нэвтрүүлгийн төгсгөлд магадгүй би бас та ийм юмд бас хариулт өгөх зүгээр энэ нөгөө мэдээлэл ил тод бол 2700 орчим тусгай зөвшөөрөл байгаа гэж байгаа шүү дээ. Ашиглалтын хайхуулын зүгээр энэ бид нар ч айгүй харддаг шүү дээ. Янз бүрийн мэдээлүүд их гардаг. Зүгээр энэ хуулийг нөгөө батлахгүй асуудал дээр бас эсвэл процесс удаашрах нэг тийм юм байж болцсохгүй юм даа гэж би бодол байна л да. Яг зүгээр яг ингээд нөгөө юм гоё хүсэж байгаа шиг батлагдахгүй нэг юм ямарс нэг юм батлагдсан нэртэй болж байгаа юм гэж бодохгүй. За 2014 он 2017 онтой харьцуулах юм бол өнөөдөр бас иргэд аявих мэдээлэлтэй болж тийм ээ олон улсын зарчмыг бид хэрэгжүүлэх шаардлагатай гэдгээ улс төрчид ч гэсэн өөрсдөө ойлгодог болсон байх гэж найдаж байна. Түүнээс гадна дахиад нэг жишээ саяны 2700 орчим тусгай зөвшөөрөл гэж ярьж шүү дээ. Энийний одоо 1.1% нь байна уу те хайгуулын тусгай зөвшөөрөл. Үлдсэн хувь нь одоо нийлээд ингээд 4 хүрэхгүй байхгүй одоо 4 Монгол улсын нийт газар нутгийн 4 хүрэхгүй хувь дээр нь одоо энэ ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг олгосон байна. За гэтэл ашигт малтмалын тухай хуулийг хараад үзэх юм бол одоо нийт нутаг дэвсгэрийн 20 арай хүрэхгүй тий 19.1 хэдэн хувьтай ийм одоо талбайг хайгуулын тусгай зөвшөөрөл олгож болно гэд ингээд заагаад өгсөн байна. Тэгтэл бид 4 хүрэхгүй хувийг менеж хийж чадахгүй шүү дээ. Тийм. Бөө асуудал болсон. Тэгэхээр хэрв одоо энэ одоо бол хайгуулын тусгай зөвшөөрөл олгогдож эхэлнэ. Энэ угаасаа олгогдож эхлэх ёстой. Нөгөө ерөнхийлөгчийн үед хориг тавьсан байгаа шүү дээ. Гэхдээ энэ одоо ингээд процессын хувьд одоо яваад ингээд хууль маань шинжлэхдээ шинжилсэн хариулга явж штэ ашигт малтмалын тухай хууль дээр тий. Тэгэхээр ингээд явж хахад
юу гэдгийг sorry. Тэгэхээр энэ ашигт малтмлын тухай хуулийн шинжилсэн найруулгын төсөл одоо ингээ бас боловсруулагдаад явж байна. За тэгэхээр энэний дараа бол энэ хайгуулын тусгай зөвшөөрлийг олгож эхлэх байх гэж би харж байгаа. Олгож эхлэхээс өөр аргагүй. Яг гэвэл одоо 900 хүрэхгүй одоо хайгуулын тусгай зөвшөөрлөлтэй явж байгаа шүү дээ. Гэтэл энэ эдийн засагт одоо үзүүлж байгаа импакт нь өндөр учраас энэ одоо процесс бол явах нь бол зайлшгүй. Гэхдээ одоо энэ процесс явхад бид нар одоо хайгуулын тусгай зөвшөөрлийнхөө тоог нэмэгдүүлээд явхад одоо 4 хүрэхгүй одоо хувийгаа л олгоцсон байгаад тий ингээ менеж хийж чадахгүй баялагын сангаа бүрдүүлэх энэ мэдээлэл маань дутуу хагас байхад одоо нэмэгдээж явах юм бол цаашдаа улам хэцүү бол. За тэгэхээр бид одоо цаашдынхаа процессыг амар хялбар болгох энэ бол дан ганц одоо баялагын сангийн асуудал биш болчиход байна шүү дээ. Бүр энэ глобал дэлхийн нийтийн орчинд одоо энэ санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх энэ том асуудлын дэлхийн хамтын нийгэмлэгийн гишүүн байгууллагын гишүүн улс орны хувьд бид одоо олон улсын өмнө үүрэг хүлээчээд байгаа энийг л одоо биелүүлэх хэрэгтэй. За гэхдээ эцсийн эцэст яг ингээд дүгнэж хэлэхэд энэ хуулийн төсөл юу хийх гээд одоо зориод байгаа юм бэ гэхлээр ерөөсөө л энэ салбар бол эдийн засагт ач холбогдолтой гэдэг хүлээн зөвшөөрцгөөе. Гэхдээ нийгэмдээ үр ашгаа өг. Байгаль орчноо ирээдүй хойч үедээ нөхөн сэргээгээд үлдээ. Ингээд энэ гурван юмаа цогцоор нь хий. Ингэжээч одоо орон нутгийн иргэд биднийг эсэргүүцээд байна тий гэдэг энэ одоо асуудал маань одоо буурах энэ гурван талын ойлголцлыг л бэхжүүлэхийн тулд хийж байгаа болохоор одоо бол улс төрчид илүү одоо боддоор харах байх гэж бодож байна. Найдаж. Тэгэхээр яг нөгөө түрүүн тэгшвэр хуульч хэлсэн шиг за уулуурхаа тий одоо янз бүрийн нэр томьёо яриад байгаа шүү. За энэ нэрс баялаг салбар бол Монголын эдийн засгийн дотоодын нийт бүтээгдэхүүний одоо дотроо хувийг бүрдүүлж байгаа. Одоо бол хайгуулын зөвшөөрөл олгохдохгүй байгаа. Яванд олгохдох нь ойлгомжтой. Бид нар 4% менежмент хийж чадахгүй байна. Тэгэхээр энэ эдийн засгт ач холбогдолтой юм аа бид нар менежмент хийгээд сайжруулах үүднээс орчин сэргийлэх үүднээс мэдээлэл нийлдээд байх хэрэгтэй. Энэ үйлаа бид нар батлах хэрэгтэй юм байна. За эргээд нөгөө нэг сайжруулах бусад олон улсын түвшний зарчмын шинжтэй юмнуудаа сайжруулах хэрэгтэй, хэрэгжүүлэх хэрэгтэй юм байна ч гэх тийм. Үнэхээр одоо ашиг сонирхлын зөрчилгүй болвол энэ хуулийг одоо дэмжиж явахад бол би бол асуудал одоо олж харахгүй байгаа. Яг гэвэл энэ одоо дандаа л одоо бид сайн сайхны төлөө одоо зорж боловсрууллаа шүү дээ. Олон улсын сайн жишээ Монголын иргэдийн одоо ард түмний одоо сайн сайхны төлөө аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагаагаа доктортой явуулахын төлөө ингээ боловсруулж байгаа энэ хуулийн төслийг ашиг сонирхлын зөрчилгүй бол энд бол цааргалах ямар нэг үндслэл бол би олж харахгүй байгаа. Тийм шүү дээ. Хууч нэг хідэн төрийн бас байгууллагууд мэдээлэл ил тод биш байснаас бол шантаач хийдэг байсныг үгүйсэхгүй шүү дээ. Нэг энэ тэнд очиод наадах чинь олон нийт дийлгэн шүү, ингэн шүү гэх те. Хэрвээ тэр мэдээлэл ил тод байсан бол нөгөөх нь ч мэдээлэл байгаа шүү. Тэгээд нэг шантаачд нь орохгүй шүү дээ те. Нөгөө 4% дээр менежмент хийж чадахгүй ингээл нэг асуудалтай л байгаа шүү дээ те. Зүгээр яг нөгөө төр иргэн бид нөгөө таны хэлсэн одоо энэ яран дээр нөгөө төр иргэн аж ахуй нэгж энэ гурвын нөгөө зөв зохистой харилцааны тухай л ингээл асуудал шүү дээ те. Ер нь бол тэрийг хэрхэн зохистой байх уу гэдэг. Тэгэхээр энэ харилцаанд бол энэ хуулийн хэрэгцээ шаардлага бол айгүй өндөр юм байна л гэж би дотроо дүгнээл одоо бодоол суужилаа энэ ярилцлагатаа. За ингээд дугаараа өндөрлөх үү? Чи эхлээд хэд цаг болцсон байна уу? За ингээд бидний одоо урилгыг хүлээн авч чухал салбарын хэрэгцээний талаар тэг мэдээлэл бидэнд хүргэж сайхан ярилцсанд баярлалаа. Би бас таныг дараачийн удаад бас өөр сэдвэр бидний урилгыг бас хүлээн авч ярилцсанаа гэж одоо бас урилга дахиж үргэлжлэе гэж хэлсэн юм. Түндэ баярлалаа түнд бас бидний урилгыг хүлээж авсанд. Энэ удаа бидний ярилцсан сэдв бол эрдэс баялагын салбарын хэрэгцээ, ил тод байдлын тухай хуулийн төсөл хилцэж байгаа. Тэгээд энэ хуулийн өөрө хэрэгцээ шаардлага ач холбогдол нь юу юм? Яагаа бодлох ёстой? Ямар мэдээллийг ил тод байлгах юм гээд энэ асуудлаар та бүхэндээ бас мэдээлэл өргөлээ. Баярлалаа. Тэгшвэр хуульчийн дараагийн дугаарт би бас зочин төлөөлөгч
зочин хэлтгэгчээс хөтлөгчөөр нөх юм уу? битэрийн жоох үү тэгш хоёр уулзж байгаа дараагийн сэдвэр нөгөө ярилцсад нь өөрийнх нь бол бүр үндсэн мэрэгсэн одоо сэдвэн шүү дээ. Одоо салбар шүү дээ нөгөө хар сааралж гисаал тэгэл одоо санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх. Тий. Тэгэхээр энэ бас их сонирхолтой дугаар болох болов уу гэж найдаж байна. За танд баярлалаа. За Аска баярлалаа. урьсанд баярлалаа. Баярлалаа.